Жанжив Дичинлийн эд санаачлан зохион байгуулж буй Монголын 16-аас 19-р зууны уран зураг, уран барилга, уран баримл, торгон зураг буюу зээхт наамал гэсэн сэдвт баримтат нэвтрүүлэг маань өнөөдөр шүтэн зураг гэсэн нэвтрүүлгээр үргэлжилж байна. Бурхны шишинд их баг 10 ухаан гэж байдаг, их 5 ухаан, баг 5 ухаан гэж. Тэр их 5 ухаан дотроо бол урлагхан ухаан гэж томоохон аймаг байдаг. Би хэл сэтгэлийн шүтэн урлагийг бүтээхэд бол энэ зурах, барих, сийлэх, сутгах мөн зээхт наамал буюу тийм ээ оёж хатгах маягаар бүтээдэг. Ерөнхий үндсэн хэдэн ажиллагаа байна л да. Тэрний нэг гол том ажиллагаа нь бол зурх энэ зүйл юм аа. Танка буюу шүтэн зураг гэдгийг утгачлж орчуулбал дэлгэмэл зураг юм. Бурхан багшийн дүрийг усанд ойлгож зурснаар анх үүссэн түүхтэй. Шүтэн зураг. Монгол орнд дэлгэрсэн энэ урал ухааны нэгэн төрөл зүйлийн нэг нь бол энэ шүтэн зураг юм аа. Манайхан бол танка гэж ярьдаг. Танка зургийн тухайд бол бурхны шашин хөгжөөд тэрний дагуу орж ирсэн байдаг. Танка зураг гэдэг нь харахад сайхан үнэхээр төгс төгөлдөр уран чадамгаа, дадамгаа, зураас татлага, өнгө будаг, хоршмол гайхамшигтай төгс урлагийн бүтээл гэж харагдаж байгаа боловч цаад нарийн утган дээр болоод ирэх юм бол эгэл хүнийг гэгэрэл рүү муу заянаас татаж сайн төрөл рүү татах тийм ном бол арга зам юм л да. Тэгэхээр бурхан урлагийн гол цаад чанд нарийн утгал хүнийг бол гэгэрэл рүү татах зам мөрийг л зааж л байгаа арга хэрэгсэл гэж ойлгож болно. Шүтэн зургийн үүсэл. Шүтэн зургийн анхны үүсэл нь 2500 гаруй жилийн өмнө бурхан багшийн үед үүссэн байдаг. Тухайн цаг үед дуун дурсгагчийн орны хаан Удриана, Магдагийн орны өнгөтний зүрхэн хаан хоёр хооронд нүүр тулан уулзаж байгаагүй ч найрсаг харилцаатай байж бие биедээ бэлэгсэлтэй байнга солилцдог байжээ. Нэгэн удаа дуун дурсгагчийн орны хаан Удриана 5 гишүүн төгөлдөр гэрэлтэх чанартай, хүй тэмд дулаан, халуунд сэрүүн, янз бүрийн зүйлд нүглэгдэхгүй чанартай, гайхамшигтай гоё эрдэнийн хуйгийг өнгөтний зүрхэн хаанд бэлэг болгон илгээсэн байдаг. Өнгөтний зүрхэн хаан хариуд нь дуун дурсгагчийн орны хаан Удрианад бэлэг хайсан боловч түүний илгээсэн бэлэгтэй дүйцхүйс бэлэг олдохгүйд гайхшралаан барж байхад нь нэгэн ухаан төшмөл нь манай орондоо бурхны гэгэн гэж гайхамшигтай хүн заларч байна. Энэ хүний хөргийг сайхан бүтээлгээд номлолынх нь хамт дуун дурсгагчийн хаанд илгээвэл их хүндтэй бэлэг болно хэмээжээ. Өнгөтний зүрхэн хаан төшмөлийн тавьсан саллыг хүлээн авч утга учрыг болгоотол маш сайхан санагдаж хаан тэр даруй бурхан багшд айлтгаж учир шалтгаанаа тайлбарлахад бурхан багш айлтгалыг хүлээж авсан байдаг. Ингээд бурхан багш нэг сайхан тунгалаг тогтмол цөөрмөн хөвөнд залран суухад зураач нар бурханы дүрийг зурах гэтэл бурхан багшийн цацарсан гэрэлд нүдэн гэлбаад биеийн баримжаалж зурч чадахгүй байсан байна. Тиймээс зураач нар өөр арга сэдэж бурхан багшийн усанд туссан дүрсийг хараад түүнээс нь загвар авч бурханы дүрийг бүтээхээс гадна номлол сургаалын зургийнхэн доод талд төөрөвн бүтээн уралжээ. Тэрхүү зургийг дараа нь давхар хуйнд хийгээ дуун дурсгагчийн хаанд тусгай илчээр бэлэг болгон явуулахдаа хаантан та өөрийнхөө ордноос гарч миний бэлгийг хүндэтгэн угтаж авна уу гэсэн захидлын хамт илгээжээ. Дуун дурсагчийн хаан Удриана найрсаг харилцаагаа бодож ямар бэлэг явуулсан болоод намайг ордноос гарч угтаж ав гэж байгаа юм бол хэмээн гайхаж өнгөтний зүрхэн хаан илгээсэн бэлгийг хүлээж авахаар загсан ёсоор нь ордноос гарч илгээсэн бэлгийн тал газар дэлгүүлэхэд хаантны бараа болгоч нар бурхан байна гэж хүндэтгэн мөрөгжээ. Хаан тэр үед энэ ямар хүний зураг вэ гэж гайхаж асуухад албатууд нь
Бурхны эрдэм чадлын талаар ярьж өгөхөд дуун дурсгагчийн орны хаан Удриана ихэд гайхан ийм гайхамшигтай хүн энэ цаг үед морилж байна уу гэд хөрөг зургийн ордонд онцалаад харам бишрэл төрж тэр оройдоо дуун дурсгагчийн хаан үннийг олж гэгэрэлд хүрсэн түүхтэй. Өнгөтний зүрхэн хааны дуун дурсгагчийн орны хаан дэлгэсэн бурхны хөрөг зураг нь хаан тулсыг бурхны шашинтай болгосон юм. Энэ үеэс уснаас авсан их буюу шүтэн зураг үүссэн түүхтэй. Дараа нь гэрлэнээс авсан их гэж байна. Тэгээ цаанаас нь өчнөн олон одоо гайхамшигтай уртсуудын түүхүүд хүртэл байна л да. Шүтэн зургийг уралхад хамгийн чухал зүйл бол тэг юм. Тэгийг бол Бурхан багш өөрөө номоо номлосон 108 бот ганжуур гэж сударвэ. Тэр дотор бол тэгийн одоо номлол, сургаал бүгд байдаг. Энийг бол Бурхан багш өөрөө номлосон байна. Төгс хэмжээс буюу шугам гэж. Тэг гэдэг маань шугам гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэмжээ хязгаарын зааж өгөхийг л яриад байгаа юм. Тэг гаргадгийн гол учир нь бурхтуудын хувь хэмжээ бие галбирыг зөв зураал гэсэн үг. Хэрвээ дахир татуу нэг нь одоо ингээл богино урт зурчих юм бол яг босоод амьлуулаад ирэх юм бол энэ чинь амар юм болно шүү дээ. Тэгэн дээр зурсан цаанасаа уламжлалын дагуу яг номын дагуу бүтээгдэх зураг бол энэ шүтэн зураг юм байна. Бурхан бүтээгтүүд биш. Тэг хэмжээс бурхнууд яг л номын дагуу байх ёстой. Харин гадна цаатлын фон одоо тэнгэр газар цэцэг одоо энэ байгалыг бол хүн урлаач өөрийнхөө хэмжээнд тааруулж заавал юмд баригдах биш. Монгол одоо энэ шүтэн танхаа бол энэгээр их сайхан онцлогтой. Тэг гэдэг маань болохоор зэрэг нэг ийм юм байна. Энэ бол бурхны нүүрний тэгэлтэй босоо тэг хөвтэй хөндлөн шүү дээ тий. Тэг өнцөг хараа ингэсэн өнцөг. Ерөөсөө нэг тэг бас нэг тойрог бас байна бас ингээд. Бурхан багшийн гол хоёр шав байдаг. Монголжив уу, шарив уу гэж. Нэгэн удаа Бурхан багшаас шарив уу таныг одоо Бурхны орон залрахаар бид юугаа шүтэж, юундаа дахил дээжээ өргөж, юундаа залбирах вэ гэж айлтгсан байдаг. Тэгэхэд бол Бурхан багш тэгийн онол буюу төгс хэмжээсийг шариуд номлосон байдаг. Алд хэдий чинээ байна, хүний өндөр төдий чинээ байна. Хүний өндөр хэдий чинээ байна, алд төдий чинээ байна. Хүний алга хэдий чинээ байна, нүүрний хэмжээс төдий чинээ байна. За тэгээд цааш нь ярих юм бол өндөр хэдий чинээ байна, өргөн хэдий чинээ байна. За одоо үе болгоны хурууны урт, өргөн, бүдүүн, нарийн гэх мэтлэн одоо эдгээрийг бол төгс хэмжээнд нь хүртэл гайхамшигтай сайхан номлосон байдаг. Бурхан багш энэхүү тэгийн номлолоо номлосноор миний заасан энэ номлолоор бүтээсэн аливаа бурхан шүтэнд залбирал, даатгал, дахил дээж өргөхөд надад өргөсөнтэй, надтай бодтойгоор уулзсантай адилхан юм а гэж номлосон байдаг юм. Монголчуудын одоо ерөнхийдөө шүтэн зургийг харж байхад бол бусад улс орноос ялгагдах нэг тусгай хэд хэдэн одоо онцлог байна. Монгол шүтэн урлалын онцлог гэх юм бол энгийн дээр бол тухайн газар нутгийн одоо хүмүүний дүр төрхийг бол бурхтайгаа нүүр царай бие галбирын шингээж өгдөг. Одоо чинь төвд танка зургийг яцад бол төвд эмхтэй хүн шиг одоо цагаан ногоон дээрх нь харахад бол төвд бүсгүй дүр төрхүүд бол харагддаг. Ерхий галбир нүүр царайны хэлбэр бол энтгэг шүтэн урлалыг харахад эмхтэй хүний тэр бие галбир бол тэндээс ажиглагдсан харагдаж байдаг. Тэгээ яг энэ луг адилхан Монгол шүтэн урлалын одоо цагаан ногоон дээрх дагин ханд дагин дүр төрхийг харахад үнэхээр л яг Аз өгөөд Монгол үзэсгэлэнтэй бүсгүйн төр төрх галбирууд бол таньчаар ерөнхий шинж нь бол харагдана. Мэдээж эгэл Монгол хүний төр төрх байхаас гадна бурханлаг эгэл хүнээс хитийцсэн гоо сайхныг бол тань дээр гарган бүтээсэн байдаг. Одоо бусад одоо бурхны шагшин хөгжсөн орнуудын танка зургнуудаас өнгө болон хийцээрээ ялгартыг бол эрдэмтэд нийгэмдээ одоо олон янзаар тайлбарлан хэлсэн байдаг. Тэр онцлогууд нь юу байна гэхээр зэрэг ялангуяа монголчуудын одоо өнгөний сонголт энэ их чухал. Үндсэн 5 өнгө нь бол цагаан, шар, улаан, ногоон, цагаан. Үндсэн 5 өнгөнөөс 16 болгож дараа нь 32 суур өнгө болгоод түүнээсээ 64 болон 108 өнгийг гаргадаг. Өнгөний тухай бол бүр бэлэгдэл байна. За хөх өнгийг бол сайхан эцэг өнгө гэж бүр нэрлэж байна.
Хүүхэн их орсон зураг бол их тусмаа л зураг үзэмжтэй байна гэж бүр номон дээр заасан байдیں۔ Ногоон өнгө маань бас хаана орсон газараа нь батчиж чаддаг. За шар өнгийг ихтүүл байсан ингээд зурганд бол нэг орилох гэдэг ч юм уу өөдөөс ингээд гэрэлтээд бүх өнгөнүүд ингээд дарчдаг. Тийм учраас энэ өнгөнүүдийг бас хамаагүй хурц оруулах, их оруулах, бага оруулах, тааруулж оруулах гэдэг нь бол яг урлаасын өөр бас л мэрэгчсэн байх, мэдсэн байх асуудал. Тий. Одоо цагаан өнгө гэхэл их өнгөд байна. Цагаан өнгөнөөс л бүх өнгөнүүд ингэж холилдож гардаг учраас их өнгө гэсэн байна. Шүтэн урал дээр нэмээд хэлэхэд бол шорон будган дээр дандаа шин будгаар дагнж цэвэр алтыг өргөж бүтээдэг байж манай бурхан урлаач дүн. Одоо ингээл зураг урлал гэлэгж байна, шүтэн урлал гэлэгж байна тий. Сумитын уран барилгууд гэлэгж байна. Тэгээд зэхнам номл гэлэгж байна. Энэ одоо урлагийн салбарт байж болох бүх л зүйлүүд бол бүгд л Монголд хөгжсөн байсан шүү дээ. Үнэхэрийн судалгаа хийж явах явцад өндөр богдын маань бидэнд өвлүүлэн үлдээсэн шүтэн зургийн төгс хэмжээс буюу тэг багшаас шавьд дамжигдаж одоо хүртэл монголчууд бидэнд өвлөгдөн хадгалагдж байгаа нь шүтэн урлал эдгээрт бол тун чухал байр суурь эзэлж байна. Зан зураг гэх мэтийн том төлөөлөгчд танка зургийн төрөлд бол манлайлж ирсэн байдаг. Азийн урлагуудыг том төлөөлөгч нь болоод явж идэг. Өндөр гэгээ маань бол бурхны тэг хэмжээс одоо бурхан бүтээх бүх уламжлал одоо Монголын лам нарын хийдийн өмсч явах сунар гэх мэтчлэн одоо шүтэн уралд юу хэрэгтэй гэх мэтчлэн Монгол уламжлалаа тохируулж бүр ингээ бас шинжилж өгсөн Оюуны одоо том соёлыг яаж одоо өвлүүлж дэлгэрүүлж чаддаг юм бэ гэдгийг бол өндөргийн зан азраар харуул бид нар бол бас гайхаж шүү дээ. Манай өндөргийн зан азрыг нөр бандитай хүн байсан 5 ухаан төгс мэрэгцэн бол бандитай хэмээдэг. Урлах ухааны ном бол яг гүнзгий нэвтэрч өөрөө зүгээр онолттой биш бүтээгч хүн байсан. Бүтээлэн үзүүлдэг бодтой бүтээл төөрөгдөг байсан. Азийн бусад ард түмнээс өөрийн гэсэн онцлогтой ялгагдах шинжтэй байсан. Тэр нь бол одоо хийсэн бүтээлүүдээр нь уламжлалаас нь харагддаг. Бурхны лагшин дүрийг бол 30 лагшин 80 найргийг бол ястаа дээд зэгт нь өндөж баршгүй. Үнэхээр урлалын төлөвд нь хүрэж чадсан байна гэдэг нь дахин нотлогдож байгаа юм л да. Энэ уламжлалын дагуу одоо сайхан өвлөгдөөд ингэ явж байгаа. Өндөр гэгэний намтар. Өндөр гэгийн зан авзар бол Монгол улсын төр нийгэм шашин соёлын нэр зүтгэлтэн шарын шашны анхны тэргүүн буюу анх дугаар богдож явцсан дам хутагт юм. Абтай сан ханы аж хөвгүн гомбод орж ихэдэг нь ханд жимцнараас 11-р жарны модон гахай жил намрын сүүл сарын 25-ны өдөр буюу 1635 дугаар онд халах нийтийн их богд дарамтын хувилгаан гэдэг өндөр гэгийн зан авзар мэндэлжээ. 1644 онд Далай лам Банчин богдоос Жавцан дарамтын хувилгаанаар тодруулан өндөр гэгэнийг 5 настай байхад нь анх дугаар богд Жавцан дам хутагтын ширээнд залж халах Монголын шарын шашны тэргүүнд өргөмжсөн. Өндөр гэгийн зан авзар бага наснаас бурхны шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар тарины сургаал номлол зан үйд суралцаж 1649 дүүр онд цастын орныг зорин Банчин чойжил жамцсан богдод бараалхан шав орж шашны 5 их ухааныг заалган эш онлын эрдмийг төгс эзэмшээд их нутаг таам буцсан ирж номын хүрээхэд сургуулийг олноор байгуулсан төдийгүй Монгол орон даяар буддын шашны их 5 ухааныг зааж уламжлуулсан байдаг. Өндөр гэгэний хувилгаан урлаар тэтгэгдсэн гайхамшигт 13 ялгамжлага төгс нийтийн бус Монгол урлал үндэслэгдсэн байна. Зан авзрын дэлхийд гайхагдсан хосгүй алдартай бүтээлүүдээс нэрлэхэд 21 дарих, язгуурын 5 бурхад гэх мэтлэн олон 10 тооны бүтээлүүд өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна. Уралхуу ухааны гол цөм болсон шүтэн урлал дотроо лагшин, зарлиг, таалал гэж 3 ангилдаг. Лагшин гэдэг нь бурхтын хөрөг зургийг хэлнэ. Зарлиг гэдэг нь бурхны сургаал номлолыг бичиж төөрөхийг хэлдэг бол таалал гэдэг нь суурах шүтэнийг зурх болон барьж бүтээхийг хэлж байгаа юм. Шүтэн зургийг дотор нь бурхан зургийг хөрөг зургаас гадна
одоо бодит хүний дүр төрсөлийг одоо шүтээнчлэн бүтээх тэг бас байдаг. Тухайн хотог тувилгаадууд багш нарыгаа 3 өнгийн холбогон дээр шүтээнчлэн бүтээсэн байвал тухайн лам хуврагуудыг амьд ахуй цагт нь бүтээсэн байна гэдгийг илэрхийлэхээс гадна 5 өнгийн холбогон дээр бүтээвэл тухайн лам хувраг багш нар маань Бурхны хутгийг олж энэ ертөнцөөс гэтэлсэн байна гэж илэрхийлнэ. Одоо энэ Лом Бадамжууна багш байна. Одоо хар зураг ингэж гарган тэглээд. Тэгэн дотроо маш зүг гарах хэрэгтэй. Зүгээр цохоо баримжаагаар зурдаг тийм байхгүйгаас. Эртний дээр үеэс сүм хийдүүд нь бурхан урлаачдыг бэлтгэхдээ шавь төвтэй сургалттай байсан. Тухайлах юм бол 16-аас 19-р зууны үед дээрх сургалтууд нь оргил үйдэн хөгжсөн байдаг юм. Бурхан урлаж сурахад урлаачд эхлээд тэлүүрэн татах, даавуу материалан бэлтгэж сурах, дараа нь уул, ус, ургамал, амтэн, навч, цэцэг, тэнгэр гэх мэт энгийн зүйлсүүдийг зурж сурдаг. Ингээд төгс сайн зурж сурсныхан дараагаар бурхадын мэлмийг зурж эхэлнэ. Ингэхдээ тухайн бүтээж байгаа бурханыхаа зүүн нүднээс эхэлнэ. Дараа нь баруун гэх мэтчлэнгээр тэгийн дагуу 2 мэлмийг бүтээж сурчхаад бурханы уруул, хамар, сонор зэргийг нэг бүрчлэн зурж сурдаг. Үүний дараагаар бурханы нигуурыг бүтнээр нь зурж сурна. Бурхан багшийн амирлангуй нигуурыг бүтээсний дараагаар лагшингийн тэгэн татаж, шугам талбих ёсон үзэж, бүгдийг цээжлэн тэгээ төгс хэмжээнд татаж сурахаас гадна бурханы дүрийг бүтнээр нь зурж эхэлнэ. Түүнээс тэгийн онлыг мэдэхгүйгээр хуулбарлан зурж болдгоо. За ингээд тэгээ мэдсэний дараа ажиллагааны 10 барил суралцсан гэж бас маш том сургалт бол эзэмшсэн байх хэрэгтэй. Шүтэн урлаач хүн одоо ямарваа нэгэн ажиллагааг бол дагнах, шавьших, зурааслах одоо хол ойрын хэмжээсүүдийг бол мэдсэн байх хэрэгтэй. Аслалтын хэмжээ гэж нэг том хэмжээс байдаг. Тухайн бурхан бүтээгч байгаа хэмжээнд нь бол бас нэг жижигхэн голдон жижигхэн гол бурхан байгаад байдгүй. Эсвэл их томдсон байдаг. Энэ аслалтын сургалт бол сурцсан байх хэрэгтэй байдаг юм аа. Үүний дараа бол өнгөний мэдгэтгүүн гэж бас том ажил байна. Бид нар одоо үндсэн шүтэн зураг нь бол байгалийн гаралтай шорон будгаар бүтээж байна. Энэ шорон будгийг маань байгалаас нь сайхан гаргаж аваад олон дамжлагаар ингээд шүүсний эцэст энэ байгалийн шорон будгаар бурхтуудыг бүтээдэг юм аа. Энэ будаг маань ерөөсөө өнгө ерөөсөө алддаггүй сайхан давуу талтай. Энэ сайхан бэлдсэн шорон будгаа нь бол сайхан мөн адилхан тэлбэр цардсан байгалийн шар цаваагаар нь бол найруулад өөрөөсөө ингээд нухаад тэр нухсан зүйлээ нь бол бүр ингээд сэтгэлээ хортол нь уяратал нь ингээд их нухуулж тэгжээж ер нь их гоё будагч их гоё ухаараа их сайхан болж ирдэг байгаа. Үүний дараа бол сайхан багш нарын бид нар заадаг байсан тухайн тэлбэр дээрээ одоо үнэхээр хоосон чанар дээр бол өөрхийн сэтгэлд юу бодсон тэр бүтээгч байгаа бурхных нь тариныг ураад зориглыг бодоод бяцлаглыг хийгээд ингээд шүтэн зургийг бол яг өөрийнх нь сэтгэл зүрхээ нь бол тэр хоосон чанар зурган дээрээ ингээд адилхан ингээд будгаараа нь бол гаргаж өгдөг байгаа. За энэ шорон будагнаас гадна бас шим будаг гэж бас нэг байна. Энэ шим будаг маань цэцэгнээс гаргаж авдаг. Одоо тэр шим будаг бол дандаа нарийн ажиллагаа, дагнаас, зураас, энэ шавьчлаг гэх мэтчлийн шорон будаг нь үнэхээр сууринг. Одоо шим будагаар нарийн ажиллагаагаа товгуур цааш нь оруулж товгуур бүдэрийг одоо ингэж дагнах маягаар бол гаргаж ирдэг байгаа. Тгийг одоо заахын тулд өнцгөн 7 хэсэг хуваагддаг юм аа. Энэ 7-д нь бол одоо ийм амирлангуй хилэнд хагас хилэнд одоо баатар дагнаас одоо охин тэнгэрүүд гэх мэтчлийн тэгүүдийг хуваасан бүр номлол байгаа. Энэ бол бүр ингээд номынх нь ихтэйгээ одоо судартайгаа нь бол уламжлаад ирсэн юм аа.
Өнөөдөр залуучууд Монгол зургийн төрлөөр дагнаад ажиллаж байгаа, сайн зурж байгаа залуучууд байна. Буддын шашин дахь шүтээний урлал болохоор цаад гүн утгатайгаа их холбоотой. За гадна талдаа тэр ухааныг нь одоо хэлбэржүүлсэн байдал нь урлаг болж харагдаад байгаа юм л да. Тэгээ яагаад ийм хэлбэртэй хийсэн, яагаад ийм байх ёстой юм бэ гэдэг дээр л хариулт өгж байгаа ухаан нь одоо Бурхны ном онол шүү дээ. Тэгээ тэр ном онолыг мэдээд хэрэгжүүлээд багшаар хөтлүүлээд зөв аргыг суралцаад тэнд хийх хэрэг зөвшөөрлөө аваад гүйцэлдүүлж байгаа тэр зүйлийг тэр хүнийг бол одоо Бурхны урлаач буюу Бурхны уран бүтээлч гэж ярих нь байна. Шүтэн урлаач хүн аливаа Бурхныг бүтээхдээ хамгийн чухал зүйл бол тухайн бүтээж байгаа Бурхныхаа бясалгал бүтээл нямбыг хийх нь нэгдүгээр тун чухал. За бүтээж явах явцдаа бол одоо тухайн Бурхны зүрхэн тарин эдгээрийг бол байнгын дотроо бясалгаж одоо унших нь тун чухал байдгаа. Тэрнээс гадна бол одоо өөрийнхөө биеийг бас ариун нандин байлгахын тухайд цагаан хоол идэх, элдвүүдийн болохгүй газраар явах эдгээрийг бол цээрлэхээс гадна тухайн бүтээсэн Бурхныхаа мэлми буюу нүдийг зурхтаа бүтээлэг зүй сүм хийд хувь хүн эдгээрт одоо тохирсон сайхан өдрийг сонгож, цагийг сонгож мэлмийг нээдэг байна. Ингэж мэлми нээснийхаа дараачаар бол лам хувргууд маань оршоолго буюу 18 өргөж тухайн Бурхныг одоо амьлуулж ингэснээрээ Бурхан шүтээ маань жинхэнэ одоо амилсан шүтэн буюу бид бүгдийн дахил дээж өргөл эдгээрээ барих шүтэн болж одоо оршиж байгаамаа. Тэгэхээр Бурхан шүтэн гэдэг маань хүмүүст ойлгуулахын тухайд бол анхааруулхад энгийн нэгэн зүгээр мал амтан уул ус зурж байгаас бол тэс өөр юм. Яагаад тэгэхээр ямар ч урлагийн гавьяас зүлтэн байлаа гэсэн Бурхныг зурхаас эмээдэг айдаг. Яагаад тэгэхээр нэг зураасыг буруу зурхад арамдаг болно. Одоо барцад цаад гарна гэж үздэг. Тэгэхээр тэдгээр хүмүүс бас номын дуг бол сонссон учраас мэддэг учраас оролддог. Тэгэхээр одоо энэ Бурхан урлалд одоо төгс мэрэгч зүүн дор шүтэж Бурхан урлалыг заалгуулад тэгээд Бурхныг зурх эрхийг авах. Ихэнх шүтэн зургийн цаад төрслөмж нь байгалийн одоо өнгө үзэмж, уул ус, тэнгэр, үүл, нар сар, гол, горих гэх мэтлэн ийм байгалийн өнгө үзэмжийг төрслөж наан нь Бурхан шүтэнэ одоо уралдаг байсан бол Монголын шүтэн урлагт бас нэгэн томхон төлөөлөл болсон бол нагтан, гартан, мартан, сэртэн буюу цагаан дэвсгэрт, улаан дэвсгэрт, хар дэвсгэрт, шар дэвсгэрт гэх мэтлэн ийм сайхан шүтэн урлалын нэгэн төрөл бол үүссэн байдаг. За танка зургийг бол арын дэвсгэр өнгөөр нь 4 хэсэгт ангилан үздэг. За хар дэвсгэр дээр зурсныг нь бол нагтан, улаан дэвсгэр дээр зурсныг нь мартан, цагаан дэвсгэр дээр зурсныг гартан, алтаар өргөж бүтээснийг бол сэртэн хэмээн нэрлэдэг байжээ. Шагжаан чадагч Бурхан багш буюу Зэсэн Сүлхий. Балдан лам буюу цогт охин тэнгэр. Махгал буюу гом бурхан зэрэгээс харахад хар дэвсгэр дээр зурж алтаар чимэглэж өгснөөрөө чамин тансаг харагдахаас гадна нагтан буюу хар дэвсгэр шүтэн нэг юм. Шагжаан чадагч Бурхан багш ба сайн цагийн мянган бурхад. Аюу шуюу цаглашгүй наст Бурханыг голдон томоор мянган аюуш Бурханыг тойруулан алтаар бүтээсээс гадна Дагинсын аймгийн Ишханд Бурханыг мөн адил зурааслан бүтээснээрээ улаан дэвсгэрт шүтэн зураг буюу мартан юм аа.
Эртний дээр үеэс монголчууд шүтэн урлагийг төгс хэлбэрт аваачихын тулд үнэт тансаг байдлыг илэрхийлж алтан дэвсгэр дээр бурхадуудыг зурааслан бүтээдэг байж тухайлах юм бол саглашгүй гэрэлт бурхан багш богд зонхоо буюу сайн оюунт алдарт өндөр гэгийн зан рузар нарыг алтан дэвсгэр дээр бүтээснийг сэртэн хэмээн ангилдаг. Цагаан дэвсгэр дээр 9 эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэн зурсан бурхадыг гартан гэж нэрлэдэг. Монголын шүтэн зурагт гарсан аливаа нэгэн эд зүйлсийн мөн чанарыг илэрхийлэх аргачлууд нөх онцгой. Өөрөө нөө байгальтайгаа уялдулсан. Монголчууд өөрсдөө нөө нүүдэлчин алтан болоод тэрв. Ер нь байгалийн мөн чанарыг ойлгодог. Түүнийгээ одоо илэрхийлэн гаргах зүйлээ арга ажиллагаагаар тодорхой болгоцсон. Энийгээ шүтэн зурагтаа шингээгээд өгсөн байна. 16-аас 19-р зуунд бүтээгдсэн шүтэн урлал тэр дундаа танка буюу шүтэн зургийг ажиглаж, судалж, харж байхад бол бүгд шорон будгаар бүтээгдсэн байна. Өнөө хүртэл хадгалагдж байгаа тэрхүү шүтэн зургууд 3-400 жил болоход яг л анх бүтээгдэж байсан тэр өнг, гэрэл, будаг, сүүдэр эдгээрийг өөртөө шингэн агуулж байгаа нь гайхамшигтай юм аа.
Монгол оронд Бурхны шашин 3 дэлгэрсэн байдаг. Өмнө дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт гэж. За энэ 3 дэлгэрэлтэнд улаан сахиус бол Монголын төр болоод шашныг авран хамгаалж, сахин хамгаалж исэн сахиус юм аа. Номыг тэтгэгч улаан сахиус. Жамсан бурхныг дүрсэлсэн байдал нь хүнд гаднаас ирэх хорлол, бодлоос ургах муу сэтгэлийн хорыг арилгахын тулд сүр хүчит байдлаар дүрслэгдэж, зон олонд учирдаг гэм хорыг сүр хүч эрдэм чадлаараа арилгахыг бэлэгддэг. Догшдын нэг улаан сахиусыг төв дээр жамсран санскритаар бэгз хэмээн сүслэн биширдэг бол монголчуудын дунд улаан сахиус гэж алдаршжээ. Улаан сахиус нь сар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг иргшээсэн номыг тэтгэгч чойжон бөгөө. Гурван муу сэтгэлийн хороос үүдсэн ертөнцийн элдэн муу моохай хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барцад ад чөтгөр, альбан зэрэг аюулаас альваймпиг гэтлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг тонлогохоор дотроо их нэгүүлсгүй сэтгэлийн эрхэнд оршин гаднаа нь догшин ширүүн дүрийг үзүүлэн бүжих номын их эрхэт бурхан ордноо нь овлдсон цусан далайн дунд доржид ангийн очирт орон буюу зүүн хойц зүгтээ зэсэн улаан улсын дунд буй уудам цэлгэр их шүрэн улаан талд гавл хүний аргыг сар хийсэн дөрөвлжин хэлбэртэй, дөрөвөн үүдтэй, элдэв чимэглэлтэй, цагаан орд харшин өмнө баддамлын хаан наран улаан мандал дээр хүн морины хүүрэн дээр гიშгэн зогсноо. Сахиусын лагшингийн өнгө гал мэтэй бадармал улаан 3 мм, хойд мөрнөөс них гал бадарсан, нэг тэргүүнтэй, 2 мутартай, баруун мутартан сэтгэлийн дайсны амин судсыг таслагч зис арилд окторгын зүгтээ далайн зүү мутартай дайсны уушиг зүрх барьсан, үн зүү мутрынхан тохойд ном сум суганд улаан манжилгата жад хавчуулж амаан анган дөрвөн хурц соёогон ярзан хөмсөг ба хуузнаас нь зэсэн хайлмал урсан галууч бадарч тэргүүнийх нь үс дээш болсон биеийн шар үснээс аянга цахилгаан тас няс буусан байдаг. Өнөөдөр дэлхийд даяараа урлаг орон сайхныг одоо хамгийн дээдгээр судалдаг Франц, Итали, Герман гэл одоо орны орнууд бүгд л өндрийн зануузар гэдэг хүн, зануузрын школ гэдэг бүр тийм дэг сургууль, өндрийн одоо нэрээр нь нэрлэгдсэн дэг сургууль гэж байсан юм байна 16 зууны сүүл 17 зуунд. Тэгээ энэ одоогийн 3D 4D-ийн гараагүй байх үед яаж ингэж одоо хүн те хүний оюуны сараа одоо сэтгэлгээний ор, нүдний ор, тэр гарын ор гэдэг хосгоо тэр ор яаж одоо хийж исэн бэ гэж гайхагдаж штэ. Өнөөдөр хүн төрлөختөн уралгаар дамжуулж хүнийг сэрч гэгэрч бурхан болгодог ийм одоо төгс одоо ансиг агуулсан урал ухаан бол Монгол дэлгэрсэн бурханы шашин буюу дандрын буддизмтай барилдсан энэ урлагаас өөр үгүй гэж хэлж болно. Жинчив Дичинлийн хийдээ санаачлан зохион байгуулж буй Монголын 16-аас 19-р зууны урлаг соёлын тухай баримтат кино нэвтрүүлэг маань танка буюу шүтэн зураг гэсэн сэдвээр өнөөдөр та бүхэндээ хүрэлээ. Дараагийн дугаар маань торгон зураг буюу зээгт наамал гэсэн сэдвээр хүрэх болно. (16-аас 19-р зууны Монголын өв соёлыг баримтжуулах энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн тусалцаа үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагт гүн талархлаа илэрхийлье. Жанчив Дичинлийн хийдийн Хамблам, Шэнин,
Тэнцэл